ховьтой хүн хулган жилийг үзнэ. Хулган жил маань хулган өөрөө анзаарах юм бол намсраа бурхны одоо мутарт эдийн тэнгэрүүдийн бурхан дандаа эд баялагаар бөөлжж байгаа, эдээр бөөлжж байгаа. Эдийг дэлгэрүүлэгч хамгийн гол амтан бол хулган байхгүй. Эд баялагийг хишгийг дуудагч. Тэгээд амнаас нь ингээ эрдэнэ асгарснаас сурж ирсэн юм уламжил би. Тэгэхээр энэ дээр зүг хулган гэдэг амтан бол буян хишгийг дууддаг хамгийн одоо хүчтэй бэлэгдэлт амт юм. Тэгэхээр ховьтой хүн гэдэг бол хувь буян заяа хишиг нь одоо дэлгэрсэн хүн бол энэ хулган жилд тухайн хүн одоо хишиг буяныг даллах, том үүсийг зориод бүтээх юм бол биелдэг. Одоо том ажлыг зориглон одоо бүтэехээс үйлс дэлгэрдэг нэгуртаа жил юм байна. Одоо цагаан морин жил одоо ардсан хувьсгал гараад ингээл ажил үйлс одоо томоохон зорьсон одоо том ажлууд ихэд морин жил хөдөлгөөнтэй гарч байдаг. Тэгэхээр буян хишиг ажил үйлс дэлгэрсэд энэ хувь заяа, хувь амны ишиг буян заяатай холбоотой жил бол хулган жилээ гэж үздэг л дээ. Тэгээ энэ хулган жилийн онцлогтөр бол 6 шүн бичгтэр бол үгж нэхэр ер нь бол настан буурлууд эдэр залуучууд нэлхсууд гэсэн ангиллаар одоо ямар эйл эвэлэн гардаг л та. Тийм. Нэлхст бол сайхан ээлтэй сайхан жил гарч байна. Настан буурлуудад бол жоохон дунд зэргийн тэгэхээр жоохон биеийг хинамгаастай эрүүл мэндэд анхаарах тийм жил байна. Эдэр залуучууд жоохон одоо хатувтар жил байна. Яагаад тэгэхээр энэ маань эдэр залуу ажил үйлсийг хийх бүтээгч чадамжтай залуучууд маань ажил үйлс рүү зоржин зүтгэх юм бол бүтэн ажил үйлсээс хойш зууж залах уурах цагийг өргөн өнгөрөх аваас энэ бол нэлээд уршиг урхахтай хэмжээл гарна. Тэгэхээр залуучууд бол маш их ажил хөдөлмөр шүтэж томоохон үйлсийг зорж байгаа бодож байгаа ажил энэ хулган жил дэлгэрүүл зорих юм бол дасар их үр дүнтэй байхаар хэмжээл байгаа. Өөр амьсгал газрын байдлын хувьд бол ерөнхийдөө урьдчилтэй бол ойролцоогүй ганцууд зурхад баг зэрэг одоо бас байх төлөвтэй. Гол нэг анхаарах юм юу вэ гэхээр 6 шүн бичгтэр дээр заасныг ажиглахад бол бадганы өвчин тэгээд энэ лусын өвчнүүд их дэлгэрэх жил гэж заасан байна. Тэгэхээр газар уул ус энэ сав ертөнцийнхөө биднээс энэ лус гэдэг хий бод амьтдтай бид зүү бусаар харьцаж энэ уул усыг ухаж төнкөх, газар шороог ухаж малтах, одоо булаг дошхон уул хайрхны модыг хуглах, дошхон одоо тахилгатай ийм ариун догшин газар сэвтэж дөрөтүүлснээр асар их лусын өвчин дэлгэрэх нэгуртан байна. Тийм учраас нийт Монгол түмэн даяараа лусын өвчин дэлгэрхгүй байх, лусын одоо газар уулсны аюулаас аврагдахын тулд лусад аврал одоо лусын зан үйлийг одоо дэлгэрүүлэх юм бол энэс гэтлэн гарах юм боломж байгаа байна. Тэгээд жилийн өнгө бол хэр гарч байгаас үл хамааран хүн болгон дээр бол жил бол янз янзаар урган гарч ирж байгаа. Тухайн хүн өндөр нам өргөн бүдүүн ялгаа байхгүйтэй адилхан хүн болгоны хураасан буян үйл үр хэмжээ янз бүр байдаг учраас хүн болгон дээр нийтээр нэгэн жил ургана гэж байдаггүй. Жил бүх хүн болгон дээр өөр өөр янзаар ургах учраас хүн болгон дор бүрд нь биех сэтгэлийг ариуныг сэхэж одоо нүгэл хилэнцэд үлээс холуур байж буянд шамтах нь ол зүйтэй юм жил байна. Битүүний өдөр гэдэг маань ямар учиртай гэхээр биднес олон хийж ирсэн нарийн уламжлууд байдаг л да. Яагаад гэр орноо цэвэрлэж угаалга цэвэрлэгээ тоош орноос салж голлоод бурхан шүтнийгээ тоош орыг цэвэрлж ирсэн мөн хөдөөний айлууд бол одоо овоогоо цэвэрлдэг овоо одоо уул овоон дээр байгаа хог шороог цэвэрлж овоогоо ариусгаж битэн өдөр овоон дээр бол тахилга тайлгаа цэвэрлдэг голлоод гэр орны шороо тоосоо яагаад цэвэрлдэг гэхээр мэдээж энгийн дээр бол бүтэн жилийн өнгө одоо цэвэр ариун байгаад одоо эдээ будаа шүүс дэлгэр байх юм бол ирэх жилдээ одоо биднес одоо цэвэр ариун буян шиг дүүрэн одоо ийм бүтэн жилдээ хэр бүртгэхгүй цэвэр ариун байнас энгийн нэг утга явж байгаа юм. Номын цаад утган дээр эрснээс монголчууд яаж явж ирсэн бэхээр битүүний орой бол цэдрэл лам буюу хаврын охин тэнгэр гээд лам бурхан луус авч ирээд дэлхийг одоо замбуулан хорвог эргэж тойрд юм байна. Тэгэхээр эргэж тойрохт бол хүмүүний буян нүглийг дэнслэж одоо буйныг дэлгэрж хүний насыг аривтгаж буйныг өгөх гэж ирд юм байна. Тэгээд лам бурхан гэртэн морилоход бурхан шүтэн хог шороотой цэвэр бус бурхан шүтэн шивтцэн дөрөөтцэн гэр орно хог шороогоор дүүрэн байлвал тэр лам бурхан их таалдгүй юм байна. Тэгэхээр биднээс одоо бурхан байтгаа энгийн зүгээр нэг аав ээжийг юм зочин ирэхэд гэр орноор цэвэрлээ цэвэр цэмцгээр хөтөж авахыг хичээж тэгэх юм бол манай охины гэр их сайхан цэвэрхэн өнгөтэй сайхан байна гэж баярлаад гарна. Заваан одоо хог шороотгоо байвал мэдээж хинч баяртай байхгүй. Энэнтэй адилхан лам бурхан гэртнэгээд цэдрэл лам буюу хаврын охин тэнгэр гэрт морилоод ороход хог шороо тоостой бурхан шүтэн нэмэх замбраагүй шивтцэн дөрөөцсөн байвал хилэгнэн догшрох таатай байдаг. Тэгмээ тэр айлд буян шгийг одоо оршоохгүйгээр хилэгнэн догшроо ч юм уу тэгээд гараа явчих. Орохгүйгээр гараа явчих ч юм уу тийм ээ. Тэгж тэгэл тэр хаврын охин тэнгэр цэдрэл ламыг ирэхэд нь бол тэр гэрийнхаа тотгон дээр бол мөс тавьж
тэр бол тэр хонгор халзан луусан ундаас цангадаг учраас ундаалын баруун хот хатвчин дээр өргөс тавьдаг бол дагаад одоо муу зүгийн хорлолтой одоо муу зүйлүүд дагаж орж ирэх вэ одоо муу цэтгэрүүд хорлох вэ гэснээс харгалж бол харган өргөс тавьдаг ийм боломжтой. Битүүний өдөр бол ерөөсөө хэрүүл урвал хийхгүй байх. Тэр бие хэл сэтгэлийн ариуныг бол маш ариун хиншүү хэрүүс гаргахгүй байх. Хэрүүл урвал гэр оронд одоо тэр бэлэг дэмбэрлэггүй ярихыг цээрэлж ирдэг. Тэгээ битүүний өдөр нутаг нутгийн заашаал янз бүр байдаг л да. Мэдээж эдээ шүүс цоогоос за тий зарим айлууд бол одоо хоньны одоо толгой чанаа тэрийгэ заагаад эрүүгийн заа ингээ битүүрлээ. Битүү ингээ хагарлаач гэдэг юм. Ийм зан үйлийг үлддэг. Ийм л боломжтой. Голлоод хамгийн гол бол биднээс битүүний өдөр сахгуулал бие хэл сэтгэлээр хараал хэрүүл гэр орондоо хэрүүл хараал хийхгүй байх янз бүрийн одоо тэг нүгэлт хилэнцтэй барцтай муу үйлүүдийг л хийх бол маш их одоо бохир заваан байх бурхан шүтэн тоос шороотой байх тийм ээ эдгээр бол цэвэрлж ирсэн. Тэгээд битүүний оройдоо бас тийм тоглоом тоглодог шиний нэгний оройч тоглодог юм тоглоом тоглодог боломжлууд байдаг. Шиний битүүний оройдоо лам одоо номт одоо лам айлууд бол шамблын төлхөрдөг тоглоомыг тоглодог. Тэр маань бол замбуулангаас эхлээд шоо хаяад бүх төрлийг дамжаад тэгээд сайн арилсан деважингийн орон төрөөд ингэж эрх жилийнхаа одоо буян одоо аримжлах хэр байхыг үздэг. Ангийн хар хүмүүс бол хорл гэдэг одоо жилж гэдэг хорл гэдэг тоглоомыг бол тоглодог. Жохон хүүхдүүд бол алан мэлгийн өрх тоглоомыг бол шиний нэгний өлөөж тоглодог юм боломжтой. Монголчууд эртнээс бол одоо барт цахид босгон болвол их ажил үйлийг бүтээн гэсэн тийм яриа байдаг л да. Энэ маань бол 5:40-с одоо 7:40 хоорондох цаг багцааны байгаа. Тэгэхээр барт цаг гэдэг нь энэ цагт босноор нар мандахаас өмнө босч ирнэ гэдэг бол ерөөсөө 5 зүв хийгээ бариад босоод ирдэг. Энгийн дээр нар мандсны дараа босхийг монголчууд их цээрэлдэг. Ямар учир вэ гэхээр биднээс нар мандсны дараа бол Tudгар ванжиг гэдэг чивэлдэж улмаас бол энэ ертөнц рүү 5 хорт нисвансын одоо хорт хийн сумыг харавдаг. Энэ ямар 5 хийн сум байна гэхээр залхууруулагч, мансууруулагч, согтууруулагч, алгасруулагч, завхааруулагч гэдэг чинь 5 янзын сумыг харавж байгаа. Нар мандсны дараа босч байгаа их унтаж нойртой хүмүүс өд хүртэлч унт тийм үү нар мандсны дараа босч байгаа идэр залуу байна уу, хөгшин байна уу үл хамааран яг энэ 5 хорт хийн суманд хорогдож байгаа. Оногдож байгаа. Энд ондогдсноор яах вэ гэхээр тухайн өдрийн ажил бол будангуураад бүтдэггүй. Тэгээ бодлоо ухаан будангуурдаг, залхуурдаг, алгасардаг, юмыг хоош тавьдаг. Тэгээд ингээд бүх юм ингээд бүтлгүүтээд нэг л одоо сүлдэх юмар өнгөрдөг. Биднээс ч одоо хүүхдүүд ч ингээд аж орой бос хүүхдүүд бол тэрийг л мэдэрдэг. Тэгэнгүүт одоо бар цагт ч юм уу одоо заавал бар цагт гэлтгүү нар мантахаас өмнө хүн босоод эртхэн босоод ирэх юм бол 5 одоо зүв хийгээ эзлээд хий мор дөрөтнө гэдэг бол ерөөсөө дотоод хийн гүйдэл буруутгахыг хий мор дөрөтнө гэж монголчууд ярьдаг. 5 их гол хий хүний биеийг хөдөлгөж байдаг л да. Тэр хийгээ хорт хийнд эзлэгдэхгүй босоод ирчих юм бол тэр хорт цумд оногдохгүй. Нар матхаас өмнө босчих юм бол тэгэх юм бол тухайн өдөр ажил үйлс маш одоо алгасрахгүй нь байна, будангуурахгүй нь байна, тэгээ согтуурахгүй, мансуурахгүй ингээд бүх юмыг бол сайхан зүв хийгээвэр ажил үйлс маш бүтэмжтэй болж байна. Тэгээ мэдээж шиний нэгний эхний өглөө энэ жилийн эхний өглөө биднээс мэдээж одоо унтаж хөвтгөл угаасаа цээрэлтэй. Эрт босуулаад нэгийг үзнэ, орой босвол нэгэд удаад орой унтаж босч Монгол хүмүүс нийт ирэх дургүй байдаг л та. Эрт босох сэргэлэн, ухаан сэргэлэн байдаг, саруул байдаг. Тэгээ өглөө эрт нар мандахаас өмнө босхийг бол хүндлэн үзэж байгаа. Нар мандахаас өмнө мэдээж одоо бурхан шүтэн, дахил байлангаа өргөн хамгийн голлоод биднээс бол зүг мөрөө гаргадаг. Зүг мөрөө гаргана гэдэг бол биднээс ер нь шиний нэгэн гэлтгүй ер нь бол өдөр болгон зүг мөрөө гаргаж явах ёстой байгаа. Шиний нэгэнд ажил үйл хийчихэд бусад өдөр зүгээр ажил үйл хийхгүй нэж байх бол хол газар явж байгаа. Одоо эмнэлэг домлогод явж байгаа. Тэгэхээр зүгийн цэрүүдийг байнга гаргаж явах ёстой. Зүг хүн болгон 4 сайн зүг, 4 муу зүг гэж байна. Сайн зүгд бол эмийн зүг тийм ээ. Буян шихийн зүг, цог хэмэрийн зүг ч гэдэг юм уу. Муу зүгт нь бол 5 зэтгэрийн зүг, шуламжийн зүг, хорлолын зүг. Ихэнхдээ нутгийн заншил бол өөр байна. Цог хэмэрийн зүгтээ гараад буян шихийн зүгээс ороод ирдэг. Зарим нь бол эмийн зүгтээ гараад буян шихийн зүгээс ороод ирдэг. Өөрийн хоройтой ажил үйлс одоо тэр хорлол ирэх зүгтээ бол хариулга заслын 6 хэсэг үлдээд тэгээд буян шихийн зүгтээ бол буйныг дэлгэрүүлэх таринаа уншичаад буйнаа даллаад гэрт ороод ирж байгаа юм. Нэгд эхлэн булангургуул адгын булангуу гэхээр Монгол төмний бол монголчууд бидний гол бэлэгдэл бэлэг дэмбэрлээрээ юмыг бол дандаа ерөөж. За гэвэл би шиний нэгний өглөө зөв
цагтаа босоод зөв цагтаа зүгээ зүгийн муу зүгийн цээрээ гаргаад сайн зүгтээ ингээ хямраад лалаад ороод ирсэн юм чинь энэ жилдээ би яах нь ямар ч хямар дөрөт хүнс байхгүй буян шиг дөрөт хүнсгүй болчлоо гэд бодчихж байгаа. Тэгээ бодонгууд энэ бодлын хүч мэдээд зүгийн цээр гаргасан 6 ёс үйлчлээд тэр өдөр тэр жилдээ асуудал учрах байсан ч барцад үүсэх байсан ч үүсэхгүйгээр тэр даван туулаа юм шүү дээ. Жохон өвчин байлаасан. Би зүгээ гаргацсан. Би эмийн зүгтээ ингээд эмийн зүгтээ гараа заслаа яцуулж би өвдөх учиргүй гэд бодонгууд энэ бодлын хүч нөлөөлөд жижиг сажиг өвчин ч үл хамаарна. Жижиг барцад жоохон өр төлөөс байлаасан шууд даван туулаа гардаг. Ийм одоо энгийн утга байгаад. Тэгэхээр ерөөсөө миний одоо үз судалсан ном дээр одоо эмэгтэй хүн хямар байхгүй. Эрэгтэй хүн л хямартай зүг одоо хямраа ярина гэсэн юм байхгүй. Хүн болгон хямарлундаа гэж байна. Хүн болгонд одоо баруун мөрөн дээр сүлтэн тэнгэр, орой дээр бол төрсөн орон нутгийн тэнгэр, зүрхэнд амин тэнгэр, баруун сугны харалтай эцгийн тэнгэр, эрийн тэнгэр, зүүн сугны харалтаанаас тэр одоо моолхаа буюу ихийн тэнгэр буюу ханийн тэнгэр, ивэн тэтгэж байдаг. Зүрхэнд бол сорглоо буюу амин тэнгэр. Энэ 5 тэнгэрийг хямрын 5 тэнгэр гэж байгаа юм. Хүн болгонд байна. Тэгэхээр эмэгтэй эргэлтгүй бүгд хямраа бадрах зангуулж шамдах нь бол зөв. Сая өөрөө жилдэг дээр зүг мөрөг гарахдаа энэ бол би бас ерөөсөө огт юм сонсч байгаагүй юм байдаггүй. Эмэгтэй хүн бас л хүмүүн одоо ажил үйлээ бүтээн бас л амьдралын ертөнцийн олон үйл бүтээхэд шамдан оролцож харин ч голлох ажлыг хийдэг. Тийм учраас эмэгтэй хүмүүсээр бүр харин голлож дийлэнхээр хариуцлагатайгаар одоо энэ зүг мөрийг гаргах нь бол чухал юм. Тэгэхээр эмэгтэйчүүд мөн адил одоо ирчүүдээс тутгаарг бол одоо зүг мөрийг гаргана. Тэгэхээр энэ дээр бол эмэгтэй хүн гаргаж болохгүй гэсэн ном бол хаач байхгүй. Залуухан хосууд бол одоо ийм ёсууд байдаг. Жишээ нь аав эцэг эхийг амьд байхад бол одоо тухайн хүү бол одоо том ууц тавьж идэ засч болдгоо гэсэн ёс байдаг. Хэрвээ тухайн хүүхэд одоо залуу хүн залуу гэлтгүүр номын явдалтай тийм ээ одоо том лам, том зэрэг тийм одоо олон шамнартай бол хийхээс аргагүй. Яг тэгэхээр олон шамнарын зүглээрээ ирэхэд зүгээр суугаад ижиж болдог. Тэгэхээр хийж байгаа үйлээсээ хамаарна. Ихэвчлэн энэ бол тийм том лам шашны үйлдэлтэй маш олон шамнартай хүн залуу хүн байж болно. Тэгэх юм бол хийхээс арга байхгүй. Сайхан одоо номын ёсоор ууц одоо шүүсээ тавина, эдээ цагаагаа засгаас аргагүй. Зүгээр энгийн ажил үйлийг эрхэлдэг залуу хүн бол бас одоо төдийлөн одоо эцэг эхийг амьд байхад бол том ууц тавиад эдээ тавьцсахыг бол бас хоригддаг, цэрлдэг ёс бий. Залуу хүмүүс бол зүгээр 3 ирээдээ өрөөд. Гэхдээ миний Монгол язгуур үндэсний баяр учраас миний өөрийн хувийн бодол бол залуучуудыг хийгээч гэж боддог юм. Гэхдээ зүгээр 3 ирээдээ засаад тэгээд зүгээр 74 өндрөө махаа чанаал тавьчихна. Тэгэл болоо. Их хөнгөн тэмдэглэн. Тэгэл болоо. Түүнээс милитэл зүгээр хов хоосон сууна гэдэг бол ерөөсө бэлэг дэмбэрэл муутай бөгөөд тэр хоосныг дуутах ёр юм байна. Тийм учраас залуучууд маань сайхан саяны миний хэлснээр сайхан цомхон бэлэг дэмбэрлээ бодоод ёслоод л дуусгад бол. За ингээд Монголын язгуур үндэсний баяр бол цагаан сар маань одоо болж байна. Тэгээд төмөр хулган жил маань гарч байна да тийм. Тэгэхээр ховтой хүн хулган жилийг үзнэ гэсэн ийм сайхан эцэг өвгдийн одоо сайхан яриа сургаал байдаг. Тэгээд Монгол төмний буян заяа үл барагдах юм. Өндөргэн заануусаар айлцсан байдаг. Халах монголчуудын ялангуяа буян заяа хизээч үл дөрөтөх үл барагдах учиртай маа гэсэн бэлэг зүнцэн дээрээс эргэн өнөө ууцыг талалж байгаа шүтэн хөрг маань бол нийтэд төгсөн байдаг. Тэгэхээр анх дугаар бүгдийн маань зарилгсан үгийн дагуу Монголын буян заяа хизээч үл дөрөтөх юм аа тийм. Тийм учраас Монгол түмэн их тэнгэр язгууртай хаадын удам болсон монголчууд бид нэр эвтэй байж эрдэм ухааныг эрхэмлэж ном буянд шамдаж ив ийг хичээж ажил хөлмөр шамдах юм бол биднээсийн буян заяа хизээд үл дөрөтөх юм аа. Монгол түмэн та бүхний сансан сэтсэн үйл бүхэн номын ёсоор бүтэж саатах тур гин бүхэн амирлан одож сайн үлс буйны цагаан чуулган ашид арвчин дэлгэр болтгоо гэд Монгол түмэн та бүхэн сар шиндээ сайхан шинлээрэ гэж өрөөё.